аливаа үндэсний нэг тийм соёлын онцлог гэж юмны тухай зүгээр харьцуулж харах боломж олгох гэдэг ийм ацаалт. Монголчууд бид нар өөрсдөө нэг тийм галыг шүтдэг, гал үндэстэн гэж нэрлэдэг. Тэгэхээр галд бол маш их тийм ихтгэл үнэмшлөхсө харагдаад байна л да. Ерхий төлөв байдлыг харах тэр. Тэгээ ер нь зүгээр энэ хүн гүрнээс үеэс гэдэг юм уу тэрнээс ч өмнөх үеийн төр төсны одоо бэлэгдэл маань нар сар галгуур байгаа байхгүй. Тэгэхээр гал бол нэг тийм төрийн хэмжээний шүтэн, төрийн сүлдний хэмжээний тийм шүтэн хэлбэртэй явж ирсэн тийм боломжтой байна л да. За тэгээ галыг бол маш олон зүйлд ашиглаж байгаа. Хөвгт шуухтаа айж очих ойлгохад ширгэлж гин, гал дээр ширгэлж гин. За тэгээд юу гэдэг нь бүр нэг тийм гэр орон шатаад одоо үнс нуурын болцоо юу гэсэн багт оо яг галын дөл өдөө өөдлөн дэвжигч байгаа байлгүй гэдэг тийм амьдралаараа босгосон амьдрал нь сүрчээд хахад гэдэг юм уу тэр орон гэр нь шатчихад хахад галын дөл өөдөө гэдэг тийм бэлгших хандлага واخхой. Тэгэхээр галтай хандах хандлага харилцаа бол маш тийм эрэг төвшөнд байл л эрэг тийм шинжтэй байгаад байгаа. Тэгвэл Христэд итгэгч ертөнд усанд итгэл үнэмшлээ гэж байгаа байхгүй. Усанд одоо юу гэдэг те ариун одоо баталгаа гэдэг л юу гэдэг л ариусл гэдэг усанд дүрж устай хариуцж усаар одоо баталгаажуулж ич тэр нэг тийм ертөнцийн эзний хүү боллоо гэдэг ч юм уу те ертөнцийн эзний одоо үнэнч албат боллоо гэдгийг гэрчилж байгаа гэрчлэл нь устай холбоотой зүйл байхгүй. Тэгээ барууны соёлоор зүгээр манайд орж ирсэн соёлын илэрхийлэл бол торт байна л та тортон дээр ингээд лаа асаачаад төрсөн өдрийн баяр гээд тэгээд хүслээ шивнээд үлээ гэж унтрааж байгаа нь. Тэр яг одоо галыг дээдэлдэг ард түмний хувьд бид нар өөрсдийнхөө нүдээр харах юм бол тэр хүслээ шивнээд галыг унтраах нь өөрөө бидний хүслийг биелүүлэхэд хөрөхөөгүй. Зүгээр гал ус хоёрын тэмцлэр бол Европ соёл иргэншил мэдээж галыг дарах нь өөрөө хүслээ шивнэх тэр хүч чадлыг олох боломж байж магадгүй юм байна л да. Магадгүй л гэж бодож л. А яг зүгээр галыг дээдэлдэг ард түмэн өөрөө зулыг үлээдгүү. Зулыг чинхэж унтраадгүй. Зулыг ингээд өөрөөрөө бадарч дуусхийг өөрөөрөө бадарч жаргахыг бүр ингээд тэрийг хүлээдэг тийм соёлтой ард түмэнд зүгээр яг ба тортон дээр лаа барьж ирээд үлээхэд одоо хүсэл биелэх үгүй гэдэг бол бас бодгол асуудал та зүгээр. Уламжлал соёлоо бодвол мэдээж одоо бид нар тортыг соёлоосоо үгүйсгэж чадахгүй. А уламжлалаа бодох юм бол тортон дээр байгаа лаануудыг авч тавьчаад тэгээд тортоо хувааж тэр лаан харин бадарч одоо мандаж дүүрхийг хүлээх нь магадгүй тэн дээр одоо тэр хооронд нь хүслээ ботох нь ч байдаг юм уу тийм илүү давуу тал байж магадгүй юм л да. Ингээд нэг тийм зан үлийг нутагшуулах, соёлыг нутагшуулах, тэр соёлын цаана нуугдж байгаа тэр үзэл санаа, ёс заншлыг бас ойлгож иж нэвтрүүлмээр тийм л санагдаж байна л да. Тэгээд галыг дээдэлдэг, галтай цогтой үндэстэн бид ер нь гал морон жилдээ галтай цогтой байх хэвээр, мориндоо мордох хэвээр, хүч чадлаа олох хэвээр, өөрийнх нь гал цөс нь бадрах хэвээр л гэж бодоод байна л. Тэгэхэд бол хэдүүлээ галныхаа тухай эргцүүлээ дахиад бодоод үзээрэй. Баярлалаа.